Зам бол хөгжлийн амин судас. Зам бол холын мөрөөдлийг ойртуулдаг хүч. Түүнийг бүтээдэг хүмүүс бол жинхэнэ бүтээн байгуулагчид. Тэд бол бүс бүсээр шалгарсан автозамчдын шилдэгүүд. Тэд бие биенээ танихгүй ч нэг зорилгын төлөө нэгдэн мэрэгжлийн ур чадвар, ухаан мэдлэгийн өрсөлдөөнд өөрсдийгөө сорих болно. Zero to Road ажил мэргэжлийн уралдаанд нэвтрүүлгийн 7 дахь дугаарт бид замын чанарыг тодорхойлдог хамгийн чухал шатуулах материалын шинжилгээ, сорилын даалгаврыг онцолж байна. Өмнөх дугаарт инженерүүд асуултанд хариулж, замчид гараар нөхөөс хийж чадвараа сорьсон. Энэ дугаарт хэн зүг хариулж, хэн оноо алдсныг нь шүүгчийн дүгнэлтээр харж, кор авах, барзгалжилтыг шалгах, асфальт бетон хүчлэлтийн лабораторийн шинжилгээ, дараагийн сорилт багууд оролцох болно. Ерөнхийдөө ажиллаж байхад бол бүх багууд бол харьцангуй маш сайн хоорондоо ярилцж байсан. Тэгээд тэр чинээгээр ирсэн бас оногдсон даалгавруудыг маш амжилттай хэрэгжүүлж байсан. Бүх зохион байгуулалтаас мэдээж инженерийн хийх ажил. Тэгээд инженерээс шалтгаалаад бас нөгөө хамтарч ажиллаж байгаа замчин, оператор, техникчдүүд маань бас өөр өөрийнхөө санаачлахаараа бас зарим хүмүүсүүднээс зарим юм дээр нь гарч ажиллаж байгаа нь илүү. Тийм санаачтай хүмүүсүүдтэй байгаа баг нь арай илүү бас багуудаас арай илүү харьцангуй илүү сайн ажиллаж байсан талбай дээр даалгавар гүйцэтгэж ажиллаж байсан. Бүс бүрээс ирсэн өмнө нь нэг нэгнээ таньж мэдээгүй, хамтран ажиллаж үзээгүй багийн гишүүдийн зохион байгуулалт, зөв хуваарлалт, эв нэгдэл, өөрийн арга барилаараа нэгтгэн удирдах, энд хүргэсэн багуудын ахлагч, автозамын шилдэг инженерүүдийг онцлон хүргье. Ажил мэргэжлийн уралдааны хэмжээнд орж байгаа инженерүүд маань дараагийн төвшин болоо эцсийн шатны шалралтанд орсон хүмүүсээ болохоор харьцангуй маш чадварлаг инженерүүд орж ирсэн. Улбар шаардуулгатай Smart Road багийн ахлагч Монгол улсын зөвлөх инженер Төмөн Ойдвын Төмөн Жаргал, нэгдсэн төслийн удирдлагын газрын тойрог зам төслийн автозамын инженер. Салбарынхаа шилдэг 25-ын дунд байгаа 3 хүн эмэгтэй нэг Төмөн Жаргал бол автозамын инженер, гүүрийн инженер мэргэжилтэй. 10 жилээ төгсөөд эрсдэлтийн ерхий шалгалт өгсөн байгаа. Тухайн үед бол конкурс гэдэг байсан. Тэгээд инженер мэргэжил сонгоод нөгөө чагсаалтаараа би уг нь бол автоинженер гэж ойлгоод энэ ангийг авсан байгаа. Тэгээд яг хичээлдээ орсон ч бол автомын инженер байсан. Эхлэндээ бол ангиа солиулах гэж үзсэн боловч тэгээ бодоогүй. Тэгээд сүүлдээ бол үнэхээр мэргэжилтэд удагт дурлсан. Автозамын чанарын хяналтын аргачлал боловсруулж, олон улсын гарын авлагыг монгол хэлнээр хөрвүүлсэн, стандарт, мэдлэг, тогтолцоог бий болгоход хөв нэмрээ оруулж, салбарын мэдлэгийг дараагийн үедээ үлдээж яваа туршлагатай инженер юм а. Төмөн Жаргал автозамын салбарт 25 дахь жилдээ тасралтгүй ажиллаж, 1000 гаруй километр автозамын зураг төсөл, хяналт, барилгын ажилд манлайлан оролцож байна. Олон жилийн өмнө бол энэ тэмцээнд орё даа гэд бас арай залуу байхдаа бол бодож ирсэн. Тэгээд нодлон намар бас хэсэг амарч явах хооронд энэний эхний шатныхан тэмцээн болоод би энэ тэмцээнд орё гэж хүсэж ирсэн юм чинь зүгээр нэг ороод залуучуудтайгаа нэг өөрийнхөө мэдлэг туршлагыг нэг сориод үзье даа гэж бодоо орсон. Тэгээд тэн дээр тэргүүн байр эзэлсэн. Тэгээд 2 дахь шатны тэмцээнд орохдоо болвол ер нь мэдээж яг одоо ийдэг юм хийж бүтээж игээд яг энэ талбай дээр зогсож байгаа залуучуудтай өрсөлдөх байгаа юм чинь би нэгэнт эхлүүлсэн ажлаа гүцээгээд өөрийнхөө биеэр оролцоод ингээд дундаас нарихгүйгээр явчих даа гэж бодож ирсэн. Би чинь одоо зураг төсөл дээр бол яг 17 жил ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг 17 жилийн өмнөх хийж исэн ажлаараа өрсөлдөж үзэж байгаа. Тэгээд ер нь бол төсөөллөөс их давсан гоё одоо арга хэмжээ болсон. За ямар ч гэсэн л одоо нэгэнт би эхний шатанд нь хэмжээ оролцъё доо гэж бодож ирсэн. Тэгсэн чинь баг болгоод хуваацсан. Тэгээд дээрэс нь би өөрөө багийн ахлагч болсон.
За тэгээд надтай баг болсон залуучууд бас Америк явахыг хүсэж байгаа. Тэр хүмүүсийн хүсэл мөрөөдлийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр миний хариуцлага бол бүр ихссэн. 4 үнэ удирдах зохион байгуулж ажилуулна гэдэг бол маш нөгөө бүх үүрэг даалгаврыг хуваарлаад ажиллах нь илүү жоохон төвөгтэй байсан болов уу гэж миний хувьд хамгийн их дарамтыг хамгийн их ачаалал авч ирсэн юм. Инженер гэж бодсон. Шаардуулгатай Safe Road багийн ахлагч Болдэрдний Баяр Эрдэнэ Наран Булаг хаан компани автозамын инженер. 10 жилд төгс Яэш өгөөд тэгээд шүтээсийн барилгын инженерийн хуваарийг авч элсэн суралцаад тэгээд 1.5 жил сураад тухайн үед нөгөө багц задардаг байсан. Тэгэхэд автозамын инженер мэргэжлийг сонгосон 2 дугаар курстэй. Тэгж суралцаад 2020 онд төгссөн байгаа шинжлэх ухааны технологийн сургуулийг. Салбартаа 6 жил ажиллаж байгаа Баяр Эрдэнэ инженер автозамын 5 төсөлд ажилласан. 2024 оны ажил мэргэжлийн уралдааны зүүн бүсийн тэргүүн байрын эзэн. Даалгаврууд бол ер нь тэгэл талбай дээр өдөр тутам хийгддэг ажлууд байсан. Нэг өөр байсан зүйл нь юу л хугацаа өгсөн. Хугацаанд тааруулж зохион байгуулалт хийж ажиллана. Тэгэхээр жоохон сандралтай байсан. Аливаа асуудлыг хүндрүүлэлгүйгээр сайнаар хэлж, болох талаас нь харж, хамтрагчдаа үг үйлдэлээрээ урамшуулж ажиллахыг эрхэм болгодог хэмээн тэр хэлж байсан юм а. Энэ реалити шоунд оролцсон багуудын 5 багийн стратеги төлөвлөгөө ерөнхийдөө жоохон өөр байсан. Миний анзаарснаар. Яагаад тэгэхээр энэ 25 оролцогч нар нэгдээд суглаагаар суглаад 5-5-аар болоод орсон. Тэрийг ахалж байгаа инженерүүд нь тусдаа өөрийн компанийн соёлыг тэнд ерөөсөө л тэр багийн бусад 4 гишүүнтэй хуваалцсан. Цэнхэр дуулахта Prime Road багийн ахлагч Батхуйгийн цог бодрах Kateka компанийн автозамын инженер. Манай нэг аавын дүү ер нь их нөлөөсөн л дөө. Зам бол ер нь гоё шүү ахын дөө. Замын мэргэжил ер нь их гоётой мэргэжил шүү. Гэж зөвлөөд тэгээд замын автозам барилгын ангийг сонгосон. 7 дахь жилдээ ажиллаж байгаа энэ залуу инженер маань бусадтай харилцах, ойлголцох, хүний арга ивийг олох чадвартай гэж өөрийгөө тодорхойлсон юм. Бас аялах хоббитой гэсэн шүү. Багийн анхлагч нар яг ингээд анзаарж байхад тэмцээнээ эхлэхийн өмнө одоо ингээд мэдээж багийн ажиллаа ярьж байгаа шүү. Энэ дотор одоо хүмүүстэй богинохон хугацаанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд явж байгаа нь бас сайн харагдсан. Улаан дуулахта Eco Road багийн ахлагч Эрдэнэ улдын Батболд авраг зам компанийн автозамын инженер. Би ч одоо анх газрын кадастр мэргэжилтэй байсан. Тэгээд одоо нэг автозамын барилга үүсэлтийн Алтайн зам гэж компанид анх геодезийн инженер гэдэг мэргэжлэр анх ажилд орж исэн. Тэгээд автозамын барилга үүсэлтийн ажлыг тийг анх одоо ойлголт мэдэхгүй тийм хүн л анх шууд геодезийн инженерээр орж тэгээд хувийн удирдлагуудаас надад ихтгэл хүлээлгээд тэгээд ажлын явцад ажлын хамт олонтойгоо зөндөө туршлага хоригдлуулаад эндээс ажил мэргэжилтэд дуртай болоод автозамын салбарт ер нь тууштай ингээд тасралтгүй одоо хүртэл ажиллаж байгаа. Тэрээр орон нутгийн болон олон улсын төслүүдэд оролцож нийт 1000 гаруй километр автозам болон 3 аэродромын инженерийн наривчилсан зураг төслийг хийж мөн 350 км автозамын техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажилд оролцож 250 гаруй км автозамын барилгын ажилд геодез болон автозамын инженерээр ажилласан туршлагатай мэргэжсэн инженер юм а. Тарангаа аймгийн Тариац сумд одоо хангаан бүсийн ажил мэргэжлийн уралдаан болж байна гэдэг. Автозамын инженерийн төрөл бас байгаа юм байна шүү гэдэг. Инженерийн тэмцээнд таны үе шат дээр нь тэргүүн барьслаад шалгарч ирсэн. Батулд инженер програм хангамж дээр бие даан дадлаг хийж ажиллах уулын алхалт хийх дуртай нэгэн. Яг го багийн ахлагч гэдгээр тодорхой хэмжээний стратегийн гол цөмийг барьж исэн байх гэж бодож байгаа. Тэгэхдээ тэнд нөлөөлөх юмд нь операторууд, замчид, материал инженеруудынхаа үгийг бас аваад
ерөнхийдөө тэндээс багийн алхагчийн өөрийнх нь компани соёл дээр нэмэх нь нөгөө 4 компани соёлыг нэмнэ. Тэндээс гарч ирсэн стратеги төлөвлөгөөгөр явсан болов уу гэж байна. Ер нь өөр байсан 5 өөр төрөл. Цагаан дуулахта Apex Road багийн ахлагч Пүрв Самбуугийн ган зэрэг Увс Азза компанийн ерөнхий инженер. Геодез хийж байлаа, талбай инженер хийж байна. Ерөнхий инженер хийж байна. Хийжсэн материалын инженерээс устдыг нь бол ерөнхийдөө ажиллаж байсан. Одоо бол хавц замын засвар арчилтаар ажиллаж байгаа. Тэгээд замын барилга дээр ажиллаж бас нэлээдгүй төслүүд дээр ажиллаж байсан. Салбартаа 17 жил ажиллахдаа автозамын 8 төсөлд ажиллаж 2024 онд баруун бүсээс инженерийн төрөлд тэргүүн байрыг эзэлсэн тэрээр шатраар баруун бүсийн мөнгө хүрэл медальтай, шатрын спортын 3 дугаар зэрэгтэй ганц зөрөг инженер байгаль дэлхийг хайрлах хэрэгтэй гэж нэвтрүүлгээрээ дамжуулан нийт үзэгчдэд хэлсэн юм аа. Конкурсанд ороод ямар сургууль авах вэ гэж. Уг нь бас өөр компьютер програм хэмжээний мэрэгжил бас нэлээд сонирхож байсан. Тэгээд тэрийг нэлээд дээгүүр орсон хүүхэд аваа явж байсан. Тэгээ манай тэр үеэл ирээл Монголд бол ерөөсөө дижитал замын салбар ерөөсөө хөгжиж байна. Тэгээд энэ автозамын инженерийн анги байна. Шинжилгээ технологийн сургуулийн. Тэгээд чи энийг авъя гэдэг. Ярилцаад 90 тэрэн дээр юм байна. Гоё мэрэгжил байна гэдэг. Тэгэл автозамын инженерээс сурч ирсэнтэй. Энэ уралдаан тэмцээний гол юм бол доршин солилцох асуудал. Өнөөдөр замын салбарт тэр инженер байдаг, энэ инженер байдаг, тэр хүнтэй нэг ажиллаад үздэг юмсан гэдэг битүүхэн хүсэл бол улсуудын дотор байдаг. Миний хувьд ч байсан. Намайг анх инженер болж байхад би одоо тэр хүнтэй нэг ажиллаж байгаа юмсан гэж одоо бодох юм байсан. Бүх инженерүүдэд багийн ахлагч нарт ер нь 5-6 асуултууд тавьсан байгаа. Одоо хүчлэлтийн гадаргуугийн хөлцөх алдаа, эндүүний тус бүрийн явуултуудын тоо, дэвсэх үеийн болон дэвссний дараах үеийн асфальт холцын температур, инженер хүний мэдлэг зохих тийм асуултууд байна. Инженерүүд хэдий өөр чиглэлээр ажиллаж өөр туршлага хуримтлуулсан ч шүүгчдийн бэлтгэсэн асуултанд эргэлзэлгүй зөв хариулах ёстой. Учир нь Гамболд шүүгчийн тайлбарласнаар эдгээр асуулт нь автозамын барилгын явцад хамгийн түгээмэл гардаг. Цаашид ноцтой сөрөг нөлөө үзүүлж болцсошгүй ажиллагааны талаар инженер хүн зайлшгүй мэдэх ёстой суур мэдлэг, туршлагыг шалгасан сорилууд юм аа. Яг дэвсэлтийн дараа эндүүтэх явцад гарсан хялгсан гарлыг яаж нөхөх вэ, юугаар нөхөх вэ гэхээр голчлон зураг дээр ажилладаг инженерүүд болохоор битмэр гагн гэж яриад байгаа байхгүй. Энэ бол буруу шүү дээ. Асфальт дэвсэж явах тохиолдолд битмэр гагнээс ойлголт байхгүй. Энийг яг зөв хариулж байгаа инженерүүд болохоор одоо цэнхэр баг зөв хариулсан, улаан баг зөв хариулсан инженерүүд. Тэгэхээр тэр зурагдсал дээр ажиллаж байгаа инженерүүд шууд ирээд энэ яг үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженерүүдтэй өрсөлдөнө гэхэд бол хэцүү. Тэгэхээр яг тэр чиглэлээр нь ажиллаж байгаа хүмүүс бас боломж олгоосой гэж хүсэж байгаа. Улбар шар багийн үед багийн ахлагч материалын инженерээр ер нь солигдсон. Одоо үндсэндээ юу гэхээр замын инженер нь материалаа, материалын инженер нь зам руугаа. Энэ бол бас нэг тактикийн бусдаас ялгарх тактикийн давуу тал болсон байх. Энэ багийн ахлагч нь угаасаа энэ 5 багаас ганцхан эмэгтэй багийн ахлагч. Энэ дээр өөрсдөө нэг сориод үзчих гэсэн тийм тактик гар боловсруулсан юм шиг байна. Та үзүүлэлтүүд дээр сандарсан сандрал ярины тоон монч нөлөөсөн нь жоон сандралтай байсан. Тэгтээ сүлдээ яхад бас зөв харилцууд орж ирсэн. Төвшингийнх нь хөлцөх алдаа шүү дээ, тий? Ахаа. Төвшингийн хөлцөх алдаанд болохоор зөв 3 мм таа. 3 мм таа. Би тэмдэглээд яваад байна. За. Энэ тэмцээний гол зорилго биднээс мэдэрсэн. Авцам гэдгийг ард иргэдэд таниулах үүрэгтэй. Тэгэхээр голчлон тэмцээнүүд нь зургийн талбар дээр биш, констракшн талбар дээр болсон учраас энэний ялгаа гарсан болов уу гэж боддог. Race компани 2008 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсэн байгуулагдсан. Автозамын барилга, бетон зурмгийн үйлдвэрлэл, инженерийн шугам сүлжээний угсралт, автомашины улсын дугаарын үйлдвэрлэл, барилга угсралт,
цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, угсралтын чиглэлээр тус тус ажилладаг. Рейс компани 2012 оноос авто зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй инженер техникийн ажилтнууд, албан хаагчтай, 30 гаруй техник, машин механизм болон асфальт бетоны үйлдвэр, чулуу бодлуурын үйлдвэр, хээрийн лаборатори, кемпинг, барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Рейс компани. Дэвсэлтийн явцад ямар ч тийм битмэрэг агнах боломж байхгүй. Энийг өсөө энэ хялгсан хагарал юунаас үүдэлтэй хагарал вэ гэхээр эхний ордсон болтын дүүнээс үүдэлтэй хагарал байдаг. Энийг юугаар засах вэ гэхээр хийн дуутын дүүгээр л засдаг. Зөвлөх инженерүүд, мундаг зөвлөх инженерүүд биднэрт талбай дээр бас тэмцээний явцад бас үнэтэй зөвлөгөөнүүд өгч байсан. Тэгээд юуш нартай бас их баярлалаа талархалцснаа илэрхийлмээр байгаа. Хийн дуутын дүү бол ер нь асфальт бетон хүчлэлтийн гол нэгтэйг өгдөг. Одоо ингэж тэмхэд үндсэндээ л нодорч өгдөг. Болтын дүү бол зөвхөн одоо юу гэдэг гадаргууг тэгш байдлыг хангах үднээс гаргаж өгдөг. Энэ асфальтын дүү дээр л ерөнхийдөө өдрөөсөн тэр цэнхэр баг, улаан багийн инженерүүд тэр болгон одоо юу гэдэг сургалтын материалууд дээр гардаггүй хариултууд байдаггүй хариулт. Одоо энэ үндсэнд юу гэдэлх гэхээр амьдралаас үүдсэн тийм хариулт гэсэн үг. Тээврийн эрсдийг ая тухтай тэгш байдлаар Амтсан нэвтрэлийг өгцөө. энэ хоёр эндний үүрэг нь асфальтаар хялгсан хагаралыг нөх арга нь ямар ч хэрэггүй байна. Хялгсан хагарал гэдэг чинь өөрөө замын эвдрэлийн бас нэг хамгийн том элементүүдийн нэг байдаг. Томлохгүй бол харагддаг нэг тийм хагаралууд байдаг. Энийг засварлаагүйгээс болоод гадаргуу дээр тогтсон ус доошоо хучлалтын доод бүтээц рүү 70 луу нэвчих аюул гардаг. Төгсгөлийн шатны тэмцээний эхний хэсэг болох инженерүүдийн сорилтыг бид түрүүчийн дугаарт хүргэсэн. Харин энэ удаа инженерүүд тэмцээндээ хэрхэн оролцож, ямар үнэлгээ авсныг шүүгчийн дүгнэлтээр хамтдаа харлаа. Энэхүү сорилт нь нийт онооны 30%-ийг бүрдүүлэх шийдвэрлэх ач холбогдолтой шат юм. Харин одоо чухал нарийн шинжилгээг хэрхэн хийж байгаа талаар сонирхцгоё. Өнөөдөр манай багийнхаа асфальтын дээрээ техникийн шаардлагын дагуу 65 метртэй нэг кор аваад тэгээд кор авахынхаа хажуудалд элсэн толгойн аргаараа хучлалтын барцгалжлалтаа үзээд лабораторид очиод асфальтныхаа нэгтэйг үзээд үр дүнгээ боловсруулж өгнэ. Асфальт бетон хүчлэлт гэдэг нь битум, дайраг, элс, дүүргэгч материалаас бүрдсэн нарийн тооцоолсон найрлагатай бүтээц юм аа. Эдгээр материалын харьцаа, чанар, замын бат бөх байдал, ашиглалтын хугацааг тодорхойлдог. Асфальт бетон хүчлэлтийн чанарыг нүдээр хараад дүгнэх боломжгүй. Тиймээс зам барилгын явцад материалаас дээж авч лабораторийн нарийн шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээгээр орцсон найрлагын зөв байдал, бат бөх чанар, элэгдэл, деформацид тэсвэртэй эсэх, мөн хүчлэлтийн гадаргуун барзгаржилт стандартын шаардлагад нийцэж байгаа эсхийг тодорхойлдог юм аа. Эдгээр үзүүлэлт нь замын ашиглалтын хугацаа, жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг билээ. Битум гэдэг ерөөсөл одоо барьцлуулах материал. Асфальтны хамгийн том гол бүтээгдэхүүн. Чулуу, хайрга, минерал нутаг энэ эднүсийг ингээд барьцлуулж яадаг. Кор авахта материалын инженер кор авах цэгийг замын тэнхлэг, ирмэг, эсвэл шаардлагатай бүсээс сонгож шохоо будгаар тэмдэглэнэ. Хүчлэлтийн бодит чанарыг илэрхийлэх ёстой учраас кор авах цэгийг санамсаргүйгээр сонгодоггүй. Тэд кор үрмийг тэмдэглэсэн цэг дээр тэгш хөдөлгөөнгүй байрлуулж усны системийг холбож шалгаж байна.
таван багийг харж байгаад бол үнэхээр шилдэггүй цугларсныг анзаарчихжээ. Тэд нар бол бүгд яг өөр өөрсдөө хийх ёстой үүргийг бол маш сайн мэдчихсэн. За ингээд өрөмдөх ажил эхэллээ. Өрмийг удаан жигд даралтаар ажилуулахгүйгээр хит хурдтай өрөмдвөл дээж гэмтэх хэрсэлтэй юм байна. Мөн эр халалтаа сэргийлж усныг тасралтгүй өгч байна. Ер нь асфальтыг бүрэн нэвтэлж суур үе хүргэж дээжийг авдаг юм байна. Кор авахд дараах үндсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглана. Кор өрөм стандарт дагуу 100 мм эсвэл 150 мм диаметртэй алмазан эртэй кор өрмийн хошуу. Өрөмдөх явцад халалтаас сэргийлэх, эрийг хамгаалах усны сав, усны насос. Генератор эсвэл цахилгаан дижэл. Кор авах байршлыг тодорхойлох шугам, шохоо, тэмдэглэгээний будаг. Дээжийг хэмжих, тэмдэглэх зориулттай шугам, штанген циркул, шошго. Хөдөлмөр аюулгүй байдлын хэрэгсэл, каск, нүдний шил, бэли, хамгаалтын гутал. Кор авах ажилд материалын инженер, замчин, туслах ажилтан, инженер гэсэн үндсэн мэргэжлийн баг хамтран ажилладаг. Шинжилгээ буруу гаргасан одоо хайнг үйлдэлээс болоод буруу гаргасан тохиолдолд одоо зөв юмыг буруу гаргасан тохиолдолд тэр шинжилгээнийхээ хариугаар дараагийнхаа өөрчлөлтүүдийг хийгээ явуучих учраас орцны хувьд сүүлд нь одоо хүчлтийн Батбэх Airvoid гэдэг сүвшилтнээс нь өөр гарчих, орц нь өөр гарчих гэж л санаа зовж байна. Тиймээс тэрэн дээр манай инженер сүүлд нь анхаарах хэрэгтэй байна. Багууд асфальт бетон хүчилтаас дээж авч байна. За тэгээд өрөмдсөн цилиндр хэлбэрийн корыг болгоомжтой суулж аваад хагарал эвдрэл байгаа эсхийг хамгийн түрүүн шалгадаг. Корын өндөр, зузаан, диаметрийн хэмжээд байршил, оноо, багийн нэрийг шошгонд бичиж нааж байна. Дээж бол зүгээр нэг материал биш, ирээдүйн замын хувь заяа. Энд харагдаж байгаа цилиндр хэлбэрийн дээжийг кор гэж нэрлэдэг. Кор нь замын бүтэц, нектрал, давхаргын зузаан, материалын жигд байдлыг лабораторид шалгах үндсэн их усүр болдог. Корын шинжилгээгээр гадаргуу дээрх харагддаггүй ялта, эсвэл стандартын зөрчлийг илрүүлдэг. Энд харагдах жижигхэн цилиндр мэт зүйл замын чанарын тухай хамгийн үнэн зөв мэдээллийг өгдөг дээж юм аа. Багуудын материалын инженерүүд замын гадаргуугийн барзгаржилтыг элсэн толбны аргаар тодорхойлж байна. Элсэн толбны арга гэдэг нь замын гадаргуу дээр тодорхой жинтэй стандартын дагуу шигсэн нарийн элс асгаж түүнийг дугуй хэлбэрт жигд тараан гадаргуугийн барзгаржилтыг энгийн боловч бодит аргаар тодорхойлох арга юм.
Материалын инженерүүд нь элсийг зам дээр асгаад төмөр чугамаар тойрог үүсгэн тарааж байна. Асгасан элс замын гадаргуугийн товгор хонхрыг дүүргэж дугуй хэлбэртэй элсэн толов үүсгэж байна. Барзгаржилтын сорил нь замын гадаргуу тээврийн хэрэгсэлтэй хэрхэн харьцаж байгааг илтгэнэ. Энэ бол жолоочийн аюулгүй байдлын шууд үзүүлэлт юм аа. Барзгаржилт гэдэг нь замын гадаргуй дугуйтай хэрхэн наалдаж байгааг буюу өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн тоормслох, хальтаргаа үүсэх эрсдлийг тодорхойлдог гол хүчин зүйл юм. Материалын инженерүүд маань нөгөө өдөр тутамдаа барзгарчлалтын туршилтыг хийдэггүй болохоор ерөнхийдөө яаж хийх талаар жоохон ойлголт муу байсан. Тэгээд яг нөгөө бусад инженерүүдийнхаа бодвол нөгөө багаар ажиллаж байгаа учраас бусад инженерүүдээсээ жоохон туршлага судалсан байх. Тэгээд ямар ч тач бүгдөө хийсэн. Ингээд уг элсэн толбоны диаметрийг хэмжиж тэр хэмжээн дээр үндэслэн барзгаржилтын төвшинг тодорхойлдог байх нэ. Элсэн толбоны аргаар юуг дүгндэг вэ гэдгийг шүүгчид тайлбарлахдаа хэрв замын гадаргуу их барзгар байвал элс товгор хонхрыг дүүргэхдээ жижиг талбайд багтаж элсэн толбоо нь бага диаметртэй гарна. Харин зам хит гөлгөр байвал элс жигд тараагдаж илүү том диаметртэй толб үүснэ. Тэгэхээр хит гөлгөр зам бороотой үед дугуйгуулсах, тоормслох, зай уртсах эрсдлийг нэмэгдүүлдэг гин. Харин хит барзгар гадаргуй дугуй тээврийн хэрэгслийн эд ангийг хурдан илгэдүүлдэг гиндэ. Тиймээс сайн барзгаржилт гэдэг нь элс нь хит тарахгүй, хит бөөгнөрөхгүй, стандарт заасан дундаж диаметр үүсгэж байгаа тэр л төвшин юм байна. Энэ арга энгийн мэд харагдавч замын аюулгүй байдалд чухал мэдээлэл өгдөг. Хурдан шуурхаа ямар нэг тоног төхөөрөмж шаардахгүйгээр хийж болдог түгээмэл арга юм байна. Миний гарт байгаа энэ зүйл бол асфальтын хувцалтаас авсан дээж буюу кор. Одоо энийг манай 5 материалын инженер маань нэгтийг нь шалгаж өсөлтөх юм байна. За ингээд лабораторийн хэсэг үлджээ. Энд асфальт, бетон, дайраг, элс, битүүм зэрэг материалыг шинжлэх олон төрлийн тоног төхөөрөмж ажиллаж байдаг. Жишээлбэл нягтрал хэмжигч төхөөрөмж нь дээжийн жин, эзэлхэн нягтралын наривчлалыг тодорхойлно. Илэгдлийн тестер нь гадаргуу болон материалын тэсвэрлэх чадварыг шалгадаг. Барзгаржилтын хэмжигч нь замын гадаргуу хэрэг хөлгөр эсвэл барзгар байгааг илэрхийлнэ. Лаборатори бол замын чанарыг үнэлэх хамгийн ихний, хамгийн чухал шат гэдэг замын салбарт аль хэдийн тогтсон ойлголт юм аа. Материал хийгч өөрөө ингээд яг л нөгөө нэг стандартаа техникийн шаардлагаа мөрдөөл тэрийгэл баримталцахад ерөнхийдөө болдог зүйл. Тэгээ яг нөгөө үр дүн туршилтаар л гараад ирдэг. Одоо хэдий хариуцлагатай ч гэсэн яг норм, дүрм, журам, стандарт техникийн шаардлагаа мөрдсөн байхад өөр нэг асуудал гардаггүй. Үр дүн яг тоо үзүүлэлтээр гараад ирдэг. Ер нь тоо бол бодиттой. Хамгийн бодиттой үзүүлэлт бол тоон үзүүлэлт. Гэхдээ энэний хажуугаар мэдрэмж л баг. Тухайн ажлын хандлага байх хэрэгтэй тэрэнд. Тэргээр л тэр чанарын үр дүн харагдана. Багуудын материалын инженерүүд бүгд чадвартай, мэдлэгтэй байгааг шүүгчд хэлж байлаа. Аргагүй шүү дээ. Тэд чин 16 мянган замчдыг төлөөлж байгаа шилдэгүүд. Туршлагатай материалын инженер тоон үзүүлэлтээс гадна материалын зан аашигч бас уншиж чаддаг гэнэ. Жишээ нь лабораторийн үзүүлэлт хэвийн мэд харагдавч корийн бүтэц барьцалдах байдлаас ирээдүйн хагарал, суултыг урьдчилан таамаглаж болдог. Энэ бол ном сурах бичгээс биш, олон жилийн талбай, лабораторийн ажлаас бий болдог чадвар. Хамгийн чухал юм бол бид нар угаасаа туршилтаа нүдэрээ хараад багжаараа туршаад тоон үзүүлэлт үр дүн дээр л бидний ажил ер нь бол батлагддаг. Туршилтын үр дүнгээ харж иж л яг тухайн материалыг ингэж баталж гаргаж ирдэг.
говийн бүсд одоо битмийн сонголт ямар байх хэвтэй те. Хойшоо хангаан сэрүүн бүсэд ямар байх хэвтэй. Төвийн бүсэд ямар байх хэвтэй. Энэ дээр бол битмийн сонголт маш чухал. Говийн тийм халуун одоо манайх чинь говьд бол үндсэндээ хасах 50-аас нэмэх 50-аар шахуу явдаг. Тэрэнд ажиллаж чадах битэм хангаад ажиллаж чадах битэм гэдэг хоёр. Одоо үндсэндээ ингээд битэм чинь сунаад хизээ тасрах уу те. Хаана өмнө говьд ямар байх хэвтэй. Хангаан бүсэд ямар байх хэвтэй. Энэ хоёр ондоос. Иннээс үүдэлтэй одоо үгдийн дугуй мөрний ховл гарна. Авцамаар одоо 8 м өргөнтэй нэг зурвсан 4 м өргөнтэй хахад нэг машин ерөөсөө одоо үгдийн ингэж игнээ дарж явна гэж ойлголт угаасаа байхгүй. Хаанч байхгүй дэлхий. Тийм учраас машины мөр болгон тодорхой хэмжээний давтамж дээр ингээд суурлаа. Тэрнээсээ дугуй мөрний ховл үүсдэг. Энэ ямар аюултай гэхээр хурдтай одоо үгдийн хурдны хязгаараа зам хөдөлгөөн дүрмийн хурдны хязгаараа барьж яваагүй тохиолдолд тодорхой хэмжээний жоохон сэрэмж алдаад жолоодлого алдсан үед дугуйнаас холиос аваад замаас гаргах шийддэг. Энэ зам дээр том ноцлоо бас. Энэ юу вэ гэхээр материалын сонголт шууд хүний амь настай шууд холбоотой. Үзэгчдээ манай шилдэг 25 оролцогчдоос бүрдсэн 5 багийн материалын инженерүүд хучлалтын асфальт бетоноос авсан дээжнийхээ нэгтийг шалгах даалгавраа гүйцэтгэж байна. Ер нь шинжилгээ бүр стандарт бүр учиртай. Замын эвдэрл, хагарал, суулт ихэнхдээ гадаргуу дээрээс биш, дотоод бүтцийн алдаанаас үүсдэг. Тиймээс материалын шинжилгээ бол алдааг засах биш, алдаанаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм аа. Ерөнхийдөө багууд маань яг кор авах, тэгээд барцарчлалт үзэхдээ ерөнхийдөө бүгд ижил яг нэг төвшөнд шахуу асуудалгүйсэн. Ганцхан баг юун дээр туршилтын үр дүн дээр алдаа гаргасан. Тэр нь улбар шар баг байсан. Туршилтынхаа үр дүнг буруу гаргаад одоо асфальтны нэгтийг 57% гэж тодорхойлсон байсан. Асфальтны нэгт нь бол техникийн шаардлаараа 98%-аас дээш байх ёстой байдаг. Тэгээд тухайн асфальтны маань нэгт угаасаа бусад багийн маань хийсэн шинжилгээгээр бол нэгт нь хангалттай хүрч исэн. Яг тухайн баг маань одоо тооцоололт дээр алдаад асфальтаа нэгт нь хангалтгүй гаргаж ирсэн. Ер нь бол би тэмцээний эхний хэдэн өдрүүдэд бол нэлээд гайгүй өндөр оноотой явсан байх гэж бодож байгаа. Тэгээд хамгийн сүүлийн нэг асфальтны нэгт үзэх шинжилгээнд дэр манайх нэлээд оноо алдсан. Тэгээд манай материалын инженер маань өмнө нь бас яг энэ шинжилгээнд дээр өөрөө ажиллаж байгаагүй туршлага алдаад тэгээд алдаа гаргасан. Шинжилгээнээс ер нь үүдсэн алдаанууд дараагийнхаа ажилд шууд сөргөөр нөлөөлнө. Ер нь яг зүгээр бас миний нэг баримталдаг зарчим байдаг. Өнөөдрийн гарсан хийсэн бүтээл үйлдэлүүд дараагийнхаа үйл ажиллагаанд туршлага болоод явдаг гэдэг. Одоо юу гэдэг өнөөдөр би нэг буруу юм хийжлээ, алдаатай юм хийжлээ гэд за энийг ингэж алдаж болохгүй юм биш үү, тэ? Энийг ингэ сайжруулчмаар юм биш үү гэдэг шийдлийг өөрөө олгож авах ёстой гэж би өөрөө боддог. Энийг ч одоо юу гэдэг өөрийнхөө инженерүүдэд хэлж өгдөг. Гаргасан алдаага битгий давт эн чинь дахид давтагдаж болохгүй алдаа шүү гэдэг. Би бол анх нэг арай туршлагатай арай ийм ахмад хүмүүс нь илүү байх болов гэж арай л өөр багт найдлага тавьж исэн. Тэгээд яг ингээд тэмцээний үеэр харж байхад бол нэг цагаан багч, цэнхэр багч хоёулангийнх нь материалын инженерүүд айгүй залуу хүүхдүүд байсан. Тэгээ яг тэр хоёр маань яг ийм стандартаа бариад техникийн шаардлагаараа ингээд шинэ туршилтаа хийж явахдаа айгүй бахархах сэтгэл төрсөн.
Автозамын салбар өнөөдөр ихэвчлэн эрчүүд давмгайлсан хിവэр. Гэхдээ энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгааг манай уралдаан тодхон харууллаа. Ялангуяа материалын инженерийн чиглэлээр эмэгтэйчүүд олноороо ажиллаж эхэлсэн нь энэ тэмцээнээс ч харагдана. 25 оролцогчийн дунд 3 эмэгтэй инженер байгаагийн 2 нь материалын инженер. Энэ бол зүгээр нэг тоо биш. Ер нь бол бас эмэгтэй хүн энэ салбарт ажиллахад бол хүндрэлтэй байдаг. Гэхдээ яг өөрөө миний сонгосон мэргэжил учраас тэр нь бол надад тийм хэцүү санагддаггүй. Хүүхдүүдээ өсгөх одоо гэр оронд анхаарал тавих тэрэн дээр бол жоохон асуудал үүсдэг. Тэгээд хүүхдүүд бага үед бол ээж аваа маань дандаа тусалдаг байсан. Тэгээ одоо бол хүүхдүүд маань том болсон. Ер нь бол яг хүссэн мэргэжлэрээ өрхөө дуртай ажлыг бол хийгээл явдаг болсон доо. Материалын инженерийн ажил өнөөдөр зах зээл дээр өндөр эрэлттэй, өндөр үнэлгээтэй мэргэжил болжээ. Учир нь чанартай зам, гүүр, нисэх онгоцны буудал, томоохон дэд бүтцийн төслүүдэд материалын үнэлгээ гэдэг нь шууд хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, төсвийн үр ашгийг баталгаажуулж өгдөг. Дэлхийд дахинд энэ мэргэжил өндөр үнэлэгддэг. Томоохон улсын зам барилгын төслүүдэд инженерийн зөвлөхүүд туршлага мэдлэгээрээ өндөр цалингаар үнэлэгдэж, тогтмол эрэлттэй ажилласаар байна. Тиймээс Zero to Road нэвтрүүлгийг үзэж байгаа охид бүсгүйчүүдэд нэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Автозамын салбар зөвхөн хүч шаардсан ажил биш. Нарийн нягт тооцоо, анхаарал, хариуцлага шаардсан оюуны хөдөлмөр энд илүү чухал. Ирээдүйд Монгол орны автозамыг илүү чанартай, илүү аюулгүй болгоход эмэгтэй инженеруудын оролцоо улам нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Манай автозам гэдэг өөрөө өөр ойлголт бусад салбаруудыг бодвол. Одоо юу гэдэг барилга нэг цэг дээр дээшээ босдог бол манай автозам нэг цэгээс хэдэн 100 км, хэдэн мянган км-ийн цаана үргэлжилдэг. Zero to Road энэ reality show-ны гол онцлог бас энэ дээр оршиж байгаа гэж боддог. Замын чанар нүдэнд үл харагдавч аюулгүй бат бөх байдал эндээс эхэлдэг. Хэмжилт бүрийн цаана хариуцлага, тооцоо бүрийн ард ирээдүйн зам оршдог. Zero to Road мэргэжлийг таниулна, стандартыг ойлгуулна, чанарыг боддоор шалгана. Харин дараагийн дугаарт энэ бүх сорилтын үр дүн гарч хинэн жинхэн шилдгээр шалгасныг хамтдаа харцгаах болно.